Юуны өмнө боловсрол соёлын шинжилгээ ухааны сайд ноён ган дүүрийн мэдлэгийг та бүхэндээ хүргэж байгаа хүлээн авна уу. За учир өгвөл бид одоо нийт боловсрол соёлын шинжилгээ ухааны сайдын баг 12 аймгаар одоо айлчилж 12 аймгаар одоо тойрон аялал зохион байгуулж боловсрол соёлын салбарын үйл ажиллагаатай танилцж явсан байгаа. Тэгэхээр бид нар өнгөрсөн хавар бол яг энэ Говьолтой аймгаас Улаастаа явах замдаа Завхан аймгийн Цагаан чулууд сумын одоо шинээр баригдаж байгаа цэцэрлэг сургуулийн үйл ажиллагаатай бол танилцж за энэ одоо айлчлалын хүрээнд Завхан аймгийн Цагаан чулууд сумын энэ одоо 100 хүүхдийн цэцэрлэгийн үйл ажиллагааг одоо хурдан баригдах энэ ажлыг бол одоо боловсрол соёлын шинжилгээ ухааны яамны хамт олон манай Завхан аймгийн боловсрол соёлын газар гээд олон хүмүүсийн дэмжлэгтэйгээр энэ байшин маань энэ одоо ордон өргөө маань одоо ийм дөрвөн хугацаанд нээлттэй хийж байгаа шүү гэдгийг та бүхэнд бас одоо хэлмээр байна. Ингээд энэ байшин одоо хурдан бариулахын төлөө хүчин зүтгэл гаргасан бүх хүмүүст өнөөдөр бас бид бүхэн талархлаа илэрхийлж байна. За тун сайжлах хүндэтгэлийн үйл ажиллагаанд манай Ноёнбат сайхан хадагт Ингээ өнөөдөр Цагаан чулуу суманд одоо 100 хүүхдийн шинээр цэцэрлэг ашиглалтанд орсон маш баяртай байна. За бид нар өнгөрсөн хавар боловсрол соёлын шинжилгээ ухааны сайдаар ахлуулсан баг хамт олон орон нутгийн нийт 12 аймгаар явж байхдаа энэ Завхан аймгийн Цагаан чулуу сумын цэцэрлэгийн одоо байрны үйл ажиллагаатай танилцж ирсэн. Тэгээ улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Версаилийн жагсаалтанд энэ Цагаан чулуу сумын цэцэрлэг бол одоо багтаж богино хугацаанд өнөөдөр бас ингэж ашиглалтанд өгсөн. Ингээд олон сайхан хүүхд багчууд маань одоо сургуулийн өмнөх боловсрлоо цэвэр сайхан зөв дулаахан юм орчинд авахулсанд бол баяртай байна. Тэгээд нутгийн нийт хүмүүст энэ одоо барилгыг бас бүтээхэд дэмжиж тусласан олон сайхан дэмжлэгтэйгээр энэ ажил өнөөдөр бүтэж байна. Ингээд та бүхэнд баярлалаа. Ашиглалтанд орж стандартын шинэ цэцэрлэгтэй 50 жилийн дараа одоо стандартын шинэ цэцэрлэгтэй болж байгаадаа туйлын их баяртай байна. Хүүхэд нуурыг хөгжүүлэх үйл ажиллагаа маань одоо амжилттай явагдах орчин нөхцөл бүрдлээ гэж ингэж ойлгож байна. Ингээд одоо нөхөө сайхан шинэ барилгад орж байгаа энэ Цагаан чулуу сумын цэцэрлэгийн
хамт олондоо ажил хөдөлмөрийн өндөр амжилт хүсье. Энд одоо сурч хөгжиж төлөвшөж байгаа хүүхдүүдтэй эрүүл аз жаргал сайн сайхныг хүсэн өрөөё. Хамтарч ажилласан боловсрол соёлын ухааны яам, боловсролын газар, аймгийн засаг даргын тамгын газар, за бас сангийн яамны одоо Бат Эрдэнэгааг бас дурдахгүй ажиллахгүй. За ингээд тэр боловсролын яамны бодлого төлөвлөлт зохицуулалтын газрын дарга мөнгө баяргаа энэ хүмүүс одоо тусал дэмжиж ингэж хамтарсны хүчинд ийм сайхан барилгатай болж ашиглалтанд орсонд баяртай байна. За энэ маань одоо сумын бас нэг өнгө үзэмж, нэгдүгээр, хоёрдугаарт нь одоо энд хүмүүжиж байгаа бяцхан урсын маань сурч хүмүүжих орчин бүрдсэнд үнэхээр их баяртай байна.